За, самцсан манайха MOT World Academy ангийн family гэх юм уу, анги гэх юм уу, тэ ямар ч байсан бид нар бол их сайхан ийм групп болж үүсэж гэж би бодож байна. Дэлхийн өнцөг үлэм бүрт одоо тархсан монголчууд, за ихэнх нь бол Монголоос оролцож байгаа. Тэгээд маш олон мэрэгжлийн, олон насны эрэгтэй, эмэгтэй гэдэг маш олон залуус ингэж сайхан нэг газар төвлөрч ингээ нэг зорилгын төлөө явж байгаад бол би маш их баяртай байгаа. Өөрийгөө бас их азтай хувь тохиолтой хүн юм байна гэж бодож байгаа шүү. За, өнөөдөр MOT World Academy Day 4. За, залуус бэлэн үү? Залуус бэлэн үү? Алив сонсоо, өшөө сонсоо. За, та нар өнөөдрийнхөө юуг номыг уншсан уу? Номоо уншсан хүмүүс хэр их байна? Өнөөдөр бол бас овоо 30 хэд хуудас ном орсон байгаа шүү дээ. Тийм. За, бид нар бол ерөнхийдөө манай сурах бичиг бол 300 хуудас байгаа. Тэгээ 300 хуудаснаас бүгдээрээ ингээд 110-д баг хүрч ирж байна те. Ингээд ерөнхийдөө сурах ёстой зүйлсийнхаа 3/1-т баг хүрч ирж байна гэсэн үг. Ингээд өнөөдрийн хичээл дуусснаар бүгдээрээ сурах ёстой зүйлсийнхаа 3/1-ийг бол гаталж байгаа юм шүү. За, миний хам хатаад байна. Одоохон миний ус авах тий за. Sorry guys. Өнөөдөр яасан мэдэхгүй айхтар ам хатаад байх чинь. За, олон таан үгээр яах вэ? Одоо 4-р өдрийнхөө хичээл рүү оръё те. За, өнөөдрийн аженда юу вэ гэхээр бүгдээрээ өнөөдөр moving averages гэдэг маш гоё зүйлийн талаар үзэх болно. Би бол moving average таартай. Би бол moving average-ийг бол анх арилжаа хийж эхэлсэн хойноос бол ашигласан, одоо ч гэсэн өнөөдөр ч гэсэн ашигладаг moving average-аар бол ханшийн чиг баримжааг бол авдаг. Тэгээ хоёрдугаарт бүгдээрээ өнөөдөр индикатор үзэх болно. Индикатор гэдэг бол ерөнхийдөө бол ханшийн чиглэл, үйл хөдлөлийг бол зааж өгдөг. Бидний нэгсэндээ өөрсдийн хийсэн судалгаа шинжилгээг бол индикатор ашиглаад баттгаад явдаг гэж бол ойлгож болно. Тэгэхээр индикатор гэдэг нь одоо баталгаа авах тийм хэрэгсэл байдаг байгаа. За чатаа амтраач. Yeah, moving averages. Simple moving average, exponential moving average гэж хоёр төрлийн moving average байдаг байна. За бүгдээрээ хамгийн түрүүлээд moving average гэж юу юм бэ гэдэг талаар үзье те. За moving average буюу ханшийн хөдөлгөөний одоо дундчлалт гэдэг нь одоо forex арилжаанд хамгийн өргөн ашиглагддаг одоо technical indicator-ийн нэг юм аа. Энэ бол баг хүн болгон одоо мэдчих хэвээр те moving average гэж ярих юм бол тэр гэж мэдчих хэвээр. За энэ бол яад юм гэхээр одоо бид нар ингээд ханшийг ингээ харахлаас чинь хараа ингээд дээш доошоо унаал ингээд хэлбэлзээл ер нь жоохон тийм нүдэнд нэг тийм ээлтэй биш. Ер нь жоохон ингээ юу болоод байгааг нь ойлгохдохгүй байгаа юм шиг юм хэцүү байж болно шүү дээ. Тэ одоо ингээд ялангуяа энэ одоо евро долларын ханшийг харахад бол тэ нэг өдрийн график харахад бол ингээд савлаал байгаа шүү дээ. Дээшээ доошоо унаал. Тэгээд ингээд хальт ингээ харахад бас нэг тийм сүйдтэй тренд байхгүй байгаа ч юм шиг. Гэтэ энэ бол мэдээж яг уналтын тренд байна л. Энийг яах зорилготой бэ гэхээр энийг ерөөсөө ингээд сайхан smooth буюу одоо гөлгөр болгоод ингээд ханшийн тренд болон чиглэлийг одоо заах зорилготой маа. Үнийг л одоо moving average гэдэг. За бүгдээрээ одоо энэ ийм айхтар ингээд хэлбэлцсэн энэ ханшин дээр бүгдээрээ moving average тавиад үзье л та. Тэ? 50 moving average тавиад үзье. За одоо ингээ moving average тавьчихсан чинь ханш ер нь бол уналтын голдорлоготой байгаа юм байна гэдгийг бол бид нар сайн харж авч чадчихээн те. Ингээ ялангуяа бүр ингээ 50 moving average ингээ холоос харах юм бол ханш бол сайхан өсөж ирж байгаад
одоо ингээд уналтын байдалтай болчихжээ. Энэ уналтын байдал бол үргэлжилж байна. За одоо энэ хамгийн сүүлд бол ханш жоохон тогтворчоод жоохон юм дээшээ голирлохтой болсон юм шиг харагдчихээн. Гэхдээ мэдээж ингэж дээшээ явтал бол uptrend гэж бид нар үзэхгүй шүү дээ. За moving average гэх нь бол ерөөсөө ийм ханшийн хэлбэлцлүүдийг дундчлаад трендийг олж харахад бол амар болгодог юм зүйл юм аа. Юу адилхан өрцсөн шүү дээ. За moving average гэх нь одоо X period буюу одоо ханшийн одоо дурын сонгосон үеийн одоо бидний за энийг сайн сонсороо. Ханшийн дурын сонгосон үеийн хаалтын ханшийг дундчилдаг гэсэн үг. Одоо юу гэсэн үг вэ гэхээр бид нар хэрвээ 50 moving average гэж сонгох юм бол 50 period close 50 үеийн хаалтын ханшийг дундчилсан ийм тоо юм аа гэж ойлгож байна. Одоо 100 moving average гэх юм бол ханшийн 100 үеийн дундчлалт юм аа гэж ойлгож байна. Үе буюу одоо period гэдгийг одоо бид нэр өөрсдөө сонгоно шүү дээ. Одоо жишээ нь би энэ 50 moving average-ийг гаргаад тавьчихсан байна те. Энийг би 200 moving average гэж гаргаж тавих юм бол арай өөр байгаа цаарай. Би энд одоо moving average нь үе гэдэг нь юу яриад байгаа юм бэ гэхээр шүү дээ те. Бид нар өөрсдөө энэ график дээр сонгодог шүү дээ. 7 хоног юм уу, 1 өдөр юм уу, 4 цаг юм уу, 1 цаг юм уу гэдэг. За би 7 хоногийг сонгох юм бол миний 7 хоногийн 50 moving average бас нэг өөр юм гарч ирнэ. Яагаад тэгэхээр эн чинь хамгийн сүүлийн 57 хоногийн ханшийн хаалтын ханшийг дундчилж байгаа байхгүй юу? За ойлгосноо. Ханшийн хаалт үе гэдэг нь одоо 50 moving average гэж тэгэх юм бол юу хэлээд 7 хоног хэлээд байгаа юм уу, 1 өдрийг хэлээд байгаа юм уу, 50 1 өдрийг хэлээд байгаа юм уу, 50 одоо 4 цагийг хэлээд байгаа юм уу, 50 цагийг хэлээд байгаа юм гэдэг чинь та нарын өөрсдийн график дээр тохируулж байгаа цагаас хамаарна шүү заяа. Одоо бид нар жишээ нь 4 цагийн график сонгох юм бол энэ нь юу хэлж юм гэхээр хамгийн сүүлийн 50 ширхэг 4 цагийн одоо тий арилжааны цонхонд ханшийн хаагдсан үнийг дундчилж аваад байгаамаа. Энэ бол ойлгомжтой болж байгаа гэж найдаж. За тэгээд бид нар өөрсдөө энэ moving average-а хэдэн үеэр байлгах уу гэдгийг сонгож байна. Хэрвээ 200 гэж сонгосон бол те бид нар хамгийн сүүлийн 200 үеийн moving average-ийг харуулж байгаа. Бид нар одоо энийг 50 гэж сонгох юм бол те 50 өдрийнхийг харуулна. Ингээ арай өөр болчих жоос те. Яа хэрвээ 20 гэх юм бол бүр өөр ойрхон болчих жоос. Ханштай их ойрхон явах чинь те. Тэгэхээр moving average-ийн үе одоо багасах тусмаа 200 би бол хамгийн дээдлэг бол 200 moving average-ийг хардаг. За тэгээ 200 moving average-ээс доошоо 150, 20 гэдэг багасах тусмаа ханштай илүү ойрхон болох буюу хамгийн одоо сүүлийн үеийн ойрын одоо трендийг бол биднэрт харуулж өгд юм аа. Тэгэхээр moving average нь бол ханшийн одоо ерөнхий чиг хандлагыг л одоо гаргаж байгаа гэдгийг бид нэр ойлгох хэрэгтэй. Ерөнхий чиг хандлага шүү заяа. За одоо жишээ нь энд байгаа зурган дээр бол те 20 moving average бол 20 одоо simple moving average нь одоо ингээд уналтыг зааж байгаа биз те. Ханш ингээд moving average-ийн доор орсны дараа бол ерөөсөө ханш moving average унлаа, ханш одоо унлаа, moving average дагаж унж байгаа биз те. Энэ бол үргэлжлээд одоо ингээд down trend явах юм байна гэдгийг бол бид нар зааж өгч байгаа. За тэгээд эргээд ханш одоо moving average-ийг сэтрээд дээш гарахад бол буцаад up trend үргэлжлэж байгаа гэж та нар анзаарч байгаа хэрэг. За, moving average-ийг би хэлсэн шүү дээ те. Ямар ч үед Facebook group-ээр дараа оолё тэхөө түр байж. Facebook group ч үнэхээр чухал биш. Яг одоо хичээл орч. Moving average-ийг ямар ч үедээр тохируулахтаа гаргаж болох бөгөөд бид нар одоо жишээ нь moving average-ийг 200 үеийнх гэж сонгох юм бол энэ нь илүү одоо урт хугацааны трендийг зам. 200 moving average. Ерөнхийдөө та нар 200 moving average бол хамгийн дээдлэгээ ойлгочихсон. Та нар moving average-ийг 1000-аар ч сонгож болно. Гэхдээ тэр бол ямар ч хэрэггүй. 200-аар л тогтоочих хамгийн дээдлэлтэй. За тэгээ 200 moving average-ийг сонгох юм бол энэ илүү урт хугацааны одоо трендийг болон ханшийн чиглэлийг бид зааж өгдөг юм аа. За тэгээд мөн ингээд доошлоод
10 юм уу 20 moving average руу орох юм бол эдгээр нь хамгийн сүүлийн одоо 10 үе 20 үеийн одоо ханшийн дундажлалт учраас энэ нь илүү одоо богино хугацааны трендийг бол бид зааж өгөх ёстой. За тэгээд урт үеийн moving average бол арай налуу байна. Богино үеийн moving average бол арай одоо огцом чиглэлтэй байна. За одоо би танарт юу яриад байгаагаа харуулъя. Юу яриад байна вэ гэхээр шүү дээ, бүгдээрээ S&P 500-ыг харъя одоо. За энэ одоо биднэрт одоо 50 move энэ 20 moving average. За би энийг бүр ингээд тодруулчих. За энэ одоо ингээд 20 moving average явж байна те. Ингээд энэ 20 moving average бол нэгсэндээ хамгийн сүүлийн одоо 20 өдрийн хамгийн сүүлийн одоо би одоо нэг өдрийн чартан дээр байгаа учраас тэгж ярьж шүү. Хэрвээ би 7 хоногийн чартан дээр байсан бол хамгийн сүүлийн 27 хоногийн гэж ярих юм те. Нэг өдрийн чартан дээр байгаа учраас би хамгийн сүүлийн 20 өдрийн ханшийн дундажлалтыг энэ улаан зураасаар харж байна. Би өөрөө энэ нэг 20 өдрийг сонгосон те энэ 20 moving average 20. За энэ надад юу хэлж өгч байгаа юм гэхээр ханшийн хамгийн сүүлийн 20 өдрийн буюу богино хугацааны трендийг надад хэлж өгч байна. За энэ 20 moving average шүү дээ. Moving average жоон толгой эргэмээр байдаг учраас би ингээд маш сайхан детальтай зааж өгөхгүй болохгүй. За энэ бол улаан байсан тийм. Та нарыг ялгааг нь олж чадах. За одоо би 20 moving average дээр 50 moving average-ийг хийчихье нэмээд. Moving average-ийг бол та нар ямар ч одоо графикийн програм болон платформ дээр studies юм уу эсвэл indicators гэдэг зэсүүд рүү орох юм бол moving average-ийг сонгох боломжтой. Хэрвээ гарч ирэх байх юм бол moving average гэдэг өөрөөсөө бичих юм бол moving average гарна. За 50 өдрийн moving average-ийг би энэ дээр нэмээд хийчихье. За та нар ингээд 50 өдрийн moving average-ийг харах юм бол энэ нь арай 20 өдрийн moving average-ийг бол арай налуу байгаа. Яагаад тэгэхээр хамгийн сүүлийн 50 өдрийн ханшийг дундчилж байгаа учраас мэдээж 20 өдрийн ханшнаас илүү одоо налуу буюу урт хугацааны одоо ханшийн чиглэлийг бол заахан тодорхой болж шүү дээ. За би 2 жил одоо ингээд та нар хартаа 20 moving average бол 50 moving average-аас хурдан хөдөлж байгаа биз. 50 moving average бол 20 moving average бол илүү удаан хөдөлж байна. Тийм үү? За одоо энэ дээр за энийг 50 moving average гэдэг тэмдэглэж. За энэ дээр бүгдээрээ одоо 200 moving average-ийг нэмээ. Бүр урт хугацааны тийм moving average. Тэгээд би энэ дээр одоо ингээд search хийгээд тийм одоо энэ ингээд indicator дотор чинь ингээд 100 indicator байгаа шүү дээ та нар ингээд харж байгаа. Энэ дотроос би simple moving average хийж байгаа учраас simple moving average гэж бичээд тэгээд ингээд эндээс би settings руу ороод энийг 200 гэж тохируулж байгаа. За тэгээ өнгөө сонгоод ямар өнгөөр харуулах вэ гэдэг. Яа ингээд одоо энэ хараа 200 moving average бол бүр налуу байгаа. Яагаад тэгэхээр эн чинь хамгийн сүүлийн 200 өдрийн ханшийг дундчилж байгаа учраас мэдээж илүү урт хугацааны илүү одоо налуу чиглэлтэй байх нь бол ойлгомжтой болж байгаа юм. За одоо ингээд бүгдээрээ zoom out-ыг харах юм бол одоо та нарын хараа 200 moving average бол их юм удаан хөдөлж байгаа биз. Энэ бол урт хугацааны ханшийн чиглэлийг заана. За тэгээд ханш 200 moving average дээр ирээд яаж одоо react үзүүлсэн та нар харж байгаа. Энэ бол 200 moving average-ийн support болоод явчихсан байгаа зү. Энд нэг. За тэгээд 50 moving average бол 200 moving average-аас илүү хурдцтай хөдөлж байна. 20 moving average нь 50 moving average-аас илүү хурдцтай хөдөлж байна. Тэгэхээр та нар одоо аль хэдийн толгоонд одоо бас яаж ашиглах талаар арга бодож байгаа гэж найдаж байна. 20 moving average-аар ханшийн эргэлт хөдөлгөөнийг одоо шинжээд 50 moving average-аар баталгаа аваад ингээд одоо ханш ийш тийшээ яаж нээж ингэ бид нэр ингээд чиглэл аваад арилжаанд болдог болох нь шүү дээ. Тэгэхээр за мөн энд одоо бас одоо энэ ялгаа нь харагдчихэв. Энэ бол алтан дээр тавигдсан ялгаа харагдчихэв. Moving average-тэй ялгаа. Тэгэхээр бид нар урт хугацааны том зургийг болон трендийг одоо ажиглая гэх юм бол
илүү одоо урт хугацааны урт үеийн moving average-ийг бол сонгох нэ. За хэрвээ бид нар илүү одоо богино хугацааны тренд сүүлийн одоо 20 өдөрт юу болоод байгаа юм бэ? Ханш хаашаа яваад байгаа юм гэдгийг харах юм бол одоо энэ богино хугацааны moving average-ийг сонгох нэ. За тэгээд хүмүүсийн одоо маш түгээмэл надад тавьдаг асуулт бол ямар moving average дээр аль цаг дээр moving average-ийг тавих вэ гэж хүмүүс надаас их асуудаг. За миний ерөөсөө арга барилт бол би 9, 20, 50 moving average-аар одоо богиноос дунд хугацааны ханшийн чиглэлийг хараад за тэгээд 100 болон 200 moving average-аар аль болох ханшийн урт хугацааны чиглэлийг бол хард юм аа. За яаж ашиглах талаар одоо яагаад бид нар moving average үзэж байгаа, moving average-ийг бид нар юунд ашиглах уу гэдэг талаар бид нар одоо орох болно. За төр зөрүүлээч. За одоо бүгдээрээ moving average-ийг хоёр үндсэн төрөлд хуваадаг гэж үзсэн шүү дээ. Нэг нь бол simple moving average, хоёр дахь нь бол exponential moving average. Энэ хоёрын ялгаа юу юунд ашигладаг талаар одоо бүгдээр үзнэ. Яг weighted moving average гэдэг өөр moving average байдаг. Гэхдээ бид нар тэрний талаар санаа зовхгүй. Бид нар бол ерөөсөө simple moving average болон exponential moving average-ийг ашиглах юм аа. За simple moving average гэдэг нь юу вэ гэхээр simple moving average нь одоо яг л одоо энэ нэр шиг хамгийн simple буюу энгийн moving average байдаг. Энэ moving average нь юу хийдэг бэ гэхээр ерөөсөө л бүх одоо үеүүдийн ханшийн хаалтын үнүүдийг нэмээд тэр үед хуваачдаг. Юу гэсэн үг вэ гэхээр одоо жишээ нь 50 simple moving average гэх юм бол хамгийн сүүлийн 50 үеийн ханшуудыг хооронд нь нэмээд 50-д хуваагаад тэгээд нэг тоо гарсан тэр нь moving average болол ингээд залгагдаад явдаг гэсэн үг. Тэгээд нэг өдөр ингээд шинээр ханш тогтоход нэг өдөр ч юм уу нэг үедээ шинээр ханш тогтоход тэр нь ингээд нэмэгдээл ингээд moving average нь залгагадаал ингээд зураас үсэл явна гэсэн үг шүү дээ. Энэ гэсэн үзүүлэлттэй. Бид нэр одоо зүрхний цохилт маань бас ингээд залгагдаад ингээд явдаг шиг moving average нь яг ингээд залгагдаад явд юм аа. Бид нар бол moving average одоо шинээр ханш гарах үед бол бид нар moving average-ийг өөрсдөө бодох ямар ч шаардлага байхгүй. Энэ бол graphic platform дээр бол ингээд нэмэгдээл ингээд тэ зурагдаал автоматар зурагдаал явна. Гэхдээ та нар бүр дээр үеийн хүмүүс энэ moving average-ийг ханш гарах болгонд гараараа боддог байсан гэж боддог. Гараараа за тэгээд хамгийн сүү за 51 гэхийг одоо хасаад сүүлийнхээгаа нэмээд ингээд 50 болгоод бид нар бол тийм хийхгүй болохоор бид нараас цацтай юм хэсэг. Яа. Тэгээд simple moving average-ing хамгийн гол юм нь одоо бид нар энэ томьёог нь бид нар одоо аваад үзэх юм бол хамгийн сүүлийн 50 үеийн ханшийг хооронд нь нэмээд 50-д хуваагаад дундажлах чинь нэгсэндөө бүх одоо 50 үеийн ханшуудад ижилхэн ач холбогдол өгч байгаа гэсэн үг шүү дээ. Тэ? Ижилхэн ач холбогдол. Тэгэхээр тэр 50 үеийн өмнө үүссэн ханш, одоогийн ханш хоёр хоорондоо ач холбогдлын хувьд бол тэнцүү байгаад байгаа. Энийг л одоо simple moving average гэдэг байгаа байхгүй. Одоо бас ингээд тэ 200 moving average гэдэг юм бол хаа байсан 200 өдрийн тэр одоо тэ 200 day moving average 200 өдрийн moving average гэх юм. Хаа байсан 200 өдрийн өмнө болсон ханш, өчигдөр болсон ханш хоёр хоорондоо ач холбогдлын хувьд бол ижилхэн тэнцүү байгаад байгаа юм. Энийг одоо simple moving average гэдэг байгаа байхгүй. За жишээ нь за тэгээд бид нар одоо энэ одоо жишээг ингээд ажиглаад харах юм бол тэ аль болох урт үеуд болон одоо богино дунд үеүүдийн одоо энэ moving average-уудын ялгааг бол та нар харж байгаа баг. За одоо жишээ нь энэ 5 moving average нь бол 30 moving average-аас илүү одоо ханштай одоо наалдаж явж байгаа үстэй. Илүү одоо хурцтай хөдөлнтэй. За 30 moving average бол ингээд нэг дунд хугацааны трендийг зааж байгаа учраас бас нэг арай наалуу. За 62 moving average бол бүр ингээд тэр доор явчихна тэ. Тэгэхээр бид нар энэ графикийг хараад одоо бид нар чинь ямар дүгнэлт гаргаж болох вэ гэхээр биш үү тэ. За 5 moving average нь одоо хамгийн сүүлд одоо 5 одоо үеийн ханшийн одоо хаалтын дундчлалыг бол зааж байгаа учраас энэ илүү ханштай одоо наалдаж хөдөлж байна. Тэгээ ямар дүгнэлт гарах вэ гэхээр
Одоо бид нар энэ зургийг хараад ямар дүгнэлт гаргаж болох вэ гэхээр за ханш богино хугацаанд огцом өсөлтийг үзүүлж байна. Богино хугацаанд буюу 5 moving average-ийг хараад дүгнэхэд огцом moving одоо ханш одоо богино хугацаанд бол их огцом хөдөлж байна. За харин урт хугацаанд болвол нэг тийм сүйдтэй чиглэл харагдахгүй байна. Богино хугацаанд бол одоо өсөж эхэлж байгаа харагдаж байна гэж бид нар ийм дүгнэлт гаргах нь moving average ашиглаад тий. За тэгээд хэрвээ ханш одоо энэ ханш ингээ өсөж явж байхдаа 5 moving average-ийн дээр яваадаг та нар анзаарч байгаа тий. Хэрвээ ханш 5 moving average-ийн доошоо орох юм бол богино хугацааны уналтын тренд ирж болох юм байна гэдгийг харах юм. За тэгээд 5 moving average-аас доошоо унаад доор ирээд 30 moving average дээр тулах үед 30 moving average дээр support авч чадах нь үгүй юу гэдгийг бас бид нар шинжлэх ёстой. За тэгээд хэрвээ 30 moving average дээр support авах юм бол бид нар long арилжаанд орж болж байна те. Тэгэнгүүтээ хэрвээ 30 moving average эвдэрх юм бол 62 moving average дээр одоо support авч болох нь үгүй юу гэдгийг бид нараас харж болж байна. Хэрвээ 62 moving average дээр support авах юм бол long арилжаанд орчихно. Одоо жишээ нь энд хараа. Энд 62 moving average дээр яг сайн support аваад ингээд дээш явсан байгаа. Тэгэхээр moving average-ийг бол ашиглах одоо тэр арга техник бол маш их байд юм аа. Тэгээ бид нэр яаж ашиглах талаар ингээд үзээд явах юм байгаа юм шүү. За. Тэгээд moving average-ийг ашиглан одоо арилжааны шийдвэр гаргаж болдог. Арилжааны шийдвэр гаргахад баталгаа болж илүү дөхөн болдог. Яагаад вэ гэдгийг одоо бүгдээрээ харъя. Би S&P 500-ыг одоо би харж байна те. S&P 500-ыг ингээ харахад энэ хэсэгт яасан байх нь? Одоо бид нар энэ 20 moving average-ийг харж байгаа шүү дээ. Энэ хэсэгт юу болсон байх нь? Ханш 20 moving average-ийг дээшээ cross хийж орсноос хоошоогоо энэ uptrend те энэ сайхан uptrend бол ерөөсөө 20 moving average-ийнхаа бол дээр дандаа оршсон байна. Дандаа л дээр явсан. 20 moving average-ийнхаа л дээр явсан. Тэгэхээр бид нар энийг яаж ашиглаж болох вэ? За ханш 20 moving average-ийн дээр явж байвал энэ өсөлтийн тренд үргэлжлэх юм байна гэдэг таамаг төвшүүлж болж байна. Тэгээ бид нар одоо жишээ нь энд нөгөө нэг те бид нар одоо ингээд trend line зурцсан шүү дээ. Яагаад бидний нөгөө зурдаг trend line. Энд 20 moving average-ээс дэше break хийлээ. Өчигдөр бид нар яг энэ trend line зурсан дээ. За ингээд энэ trend line-ыг зурхад бид нар нөгөө энэ hammer candlestick дээр арилжаанд орох юм яриад байгаа шүү дээ. Hammer candlestick те. Би одоо энэ нөгөө давхар арилжааны шийдвэрийн баталгаа авах юм яриад байна л. За бид нар энэ hammer буюу одоо энэ бас нөгөө dragonfly doji шиг харагдаж байна. Энийний дараа бид нар hammer гараад ирлээ. Бид нар юу харах вэ? Дараагийн candlestick-ийг харна. Дараагийн candlestick том ногоон candlestick гараад ирлээ. Бид нар 20 moving average байхгүй байсан бол бас жоохон эргэлзээтэй байж болно шүү дээ. Гэтэл одоо 20 moving average-ийн дээр буцаад орчлоо. Тийм учраас энэ нөгөө 20 moving average-ийн дээр явж исэн uptrend үргэлжлэх юм байна гэдэг баталгааг биднэрт өгч байгаа. За тэгээ бид нар ингээд энэгээрээ баталгаа аваад арилжаанд орсон бол яасан байх нь? Хаавс 2780-аас 2950 хүртэл энэ чинь нэгсэндээ бараг 2000 pip-ний ашиг харагдаж байгаа байхгүй юу? Тийм учраас энэ moving average гэдэг бол биднэрт арилжаанд орох шийдвэрийг бол гаргахад их тусалт юм аа. Тийм учраас бид нар энэ moving average-ийг харах хэрэгтэй. Moving average-ийг ашиглах хэрэгтэй. За одоо тэгвэл энэ хэсгийг харъя л та. Ханш унаж явсан хэсэг те. Ханш moving average-ийнхаа доор байсан үед л үргэлжлээд унаад байсан байгаа ч тийм. Одоо энийг хар та. Ханш ерөөсөө л энд энэ 20 moving average-ийн доор орчихсон. Тэгэл ингээл үргэлжлээ унаад яваадсан. Бид нар нөгөө нэг энд бас одоо арилжаанд орж болох байсан шүү дээ тийм. Энд бид нар одоо нөгөө resistance ашиглаад тийм. Яагаад өчигдөр бид нар үзсэн resistance энэ нөгөө evening star. За evening star маань доошоо ингээ унаад бид нар энэ candle-аар confirmation буюу баталгаа аваад short арилжаанд орох гэсэн өөрөөсөө жоох итгэлгүй байсан байж болно тийм. Тэгсэн яасан? Ханш яг 20 moving average-ийнхаа доор орчихсон,
20 moving average-ээс дээшээ гарч чадсангүй бид нэр энд short арилжаанд орлоо 2720-оос short арилжаанд орлоо 2300 хүртэл 3000 pip-ний ашиг. Бид нар moving average-ийг ингэж ашиглах ёстой учраас би moving average-ийн талаар ингэж яриад байгаа маа. За юу. Moving average-ийг яаж ашиглах юм бэ? Юунд хэрэгтэй юм бэ гэдээ асуусан. Хүний хариулт болсон байхаа гэж найдаж байна. За тэгээд moving average 20 moving одоо энэ ханштай 20 moving average-ийнхаа доор байхад доошо унжижсэн. Тэгвэл 20 moving average-ийнхаа дээр гарчвал яах юм бэ? Энд одоо тэ cross-ийг дээшээ гарчвал. Бид нар юу хүү гэхээр за 20 moving average-ийн дээр гарсан бол moving average ингээд дээшээ хөдлөхөд бид нар баталгаа аваад энэ хавьяас бид нар long арилжаанд орж болчихно. За бид нар ингээд long арилжаанд энэ 2600 хавьяас long арилжаанд ороод бид нар ингээд moving average-ийн доошоо орж одоо баталгаа өгтөл бид нар ингээд бариад байсан бол энэ одоо нэгсэндээ баг 2960 хүртэл ингээд баг одоо 3-4000 pip-ний ашигтай. Ийм учраас бид нар энэ moving average-ийг ашиглах ёстой маа. За moving average дажгүй залуусаа simple moving average бид нар дөнгөж эхэлж байна. За бид нар дөнгөж эхэлж байна. Moving average бид нар exponential moving average руу орно. Тэгээд олон moving average-ийг яаж ашиглах уу гэдгийг үзнэ. Moving average-ийг яаж support resistance болгож ашиглах уу гэдгийг үзнэ. Moving average crossover гэж юу юм гэдгийг бид нар үзнэ. Бид нар зөндөө юм үзнэ заяа. Бид нар дөнгөж эхэлж байна. Бид нар дөнгөж эхэлж шүү заяа. За хоёр төрлийн moving average байдаг гэсэн. Хоёр дахь төрлийн moving average маань бидний одоо судлах хоёр дахь төрлийн moving average маань exponential moving average. Энэ нь бол simple moving average-тай ялгаагүй бас адилхан трендийн чиглэлийг заадаг. Гэхдээ simple moving average-аас нэг ялгаатай юм нь 20 одоо exponential moving average нь ханшийн хамгийн сүүлийн үеүүдэд одоо 50 одоо жишээ нь exponential moving average байлаа гэхэд 50 өдрийн өмнөх ханшаас илүүтэйгээр өчигдөр, уржигдөр болон хамгийн сүүлд үүссэн ханшуудад илүү чухал ач холбогдол өгч weigh хийн гэсэн үг. Одоо weigh гэдэг нь Америк. Тэр нь одоо юу гэсэн үг гэхээр жишээ нь 50 simple moving average бол нэг ханш бүрд 2% одоо ач холбогдол өгнө 100% гэж бодох. Тэгэх юм бол 50 exponential moving average гэдэг маань хамгийн сүүлийн үеийн хідэн ханштай маш өндөр ач холбогдол буюу одоо 40, 50, 30, 40% өгнө гэсэн үг юм аа. Хавагт улмын асуулт ингэж байна. Урт болон богино хугацааны moving average-ны хоорондын өргөний зай хэр чухал вэ гэж. Бид нар энэ өргөний зайгийн талаар үзсэн за. Энэ бол uptrend, downtrend-ийн үед ямар байх нь бид нар үзэх болно. Тийм болохоор та нар асуултуудаа түр байж. Та нар би яг moving average-ийг үзээд дууслаа гэхэд асуултаа тавьцаа. Би ойлгож чинь та нар ингээд цаашаа ургуулсан бодоод гой юм бодож чинь зөв сайхан асуулт байна. За exponential moving average ойлгомжтой байх гэж найдаж чинь те. За хэрвээ exponential moving average-ийг одоо те яг адилхан simple moving average-тэй холбоод харах юм бол ийм ялгаа харагдана. Одоо энэ 20 exponential moving average, 20 simple moving average хоёрыг нэг чартн дээр буулгахад 20 exponential moving average нь 20 simple moving average-аас төрүүлж хөдөлж байгаа байгааз төрүүлж хөдөлж байна. Энэ яагаад юм бэ гэхээр 20 exponential moving average нь сүүлийн үеийн ханшуудад илүү чухал ач холбогдол өгсөн учраас төрүүлж хөдлөд явж байгаа. Гэтэл 20 simple moving average нь нөгөө хааваас 20 өдрийн өмнө үүссэн ханш, өчигдөр үүссэн ханш хоёр ижил ач холбогдолтой байгаа учраас арай удаан 20 exponential moving average-ийн одоо доор гэдэг юм. 20 exponential moving average-ийг одоо дагаж хөдлөн ч гэдэг юм те. Арай удаан байгааг та анзаарч байгаа. Exponential moving average-ийн за Америкийн зах зээл нэгдэж байна. Exponential moving average-ийн одоо ялгааг бүгдээрээ харъя те. За энэ улаан болвол бидний түрүүний зурснаа 20 SMA simple moving average те. За одоо бүгдээрээ
20 exponential moving average гэж. За, exponential гэдэг. Moving average, exponential гэдэг. Тэгээ хийгээд энийгээ бүгдээрээ 20-ээс сонгоч. За, тэгээд цэнхрээр тэмдэглэж. Яа, ингээ график дээр зурхад, тавихад та нар ялгааг нь харж байгаа хэрэг тийм. EMA гэж бид нар одоо товчж хэлдэг. Simple moving average бол SMA гэдэг тийм. За. За энэ хоёрын ялгаа нь одоо ямар үед харагдж байгааг та нар анзаарч байгаа. Ханш их хүчтэй хөдөлсөн үед тийм 20 одоо exponential moving average бол төрүүлж хөдөлж байна тийм 20 SMA-ээс илүү одоо доор байна. Ялангуяа унж байгаа үед. За тэгээд ханш бол нэг тийм сүйдтэй одоо хөдлөөгүй юм. Яг одоо энэ хэсэгт бол нэг ханш бол сүйдтэй хөдөлсөнгүй шүү дээ. Тэгэхэд бол бараг ялгаагүй. За бүгдээр голд дээр бас энийг харъя. Голд бол их хүчтэй хөдөлсөн учраас ялгаа нь харагдах шүү дээ. За одоо энэ нараа энэ буруу юм ирж. За 20 exponential moving average, тэгээ 20 simple moving average тийм. За ерөөсөө ялгаа нь энэ юм аа. 20 одоо exponential moving average гэх юм бол хамгийн сүүлийн үеийн ханшуудад илүү чухал ач холбогдол. Simple moving average гэх юм бол бүх үеүүдэд адилхан ач холбогдол өгч авч үздэг байх. За тэгээд хүмүүс илтгэлтэй аль moving average-ийг илүү түлхүү ашиглах вэ гэж. Тэ? Аль moving average-ийг илүү түлхүү ашиглах уу гэж асуудаг. Simple moving average-ийг ашиглах уу эсвэл exponential moving average-ийг ашиглах уу? Хэрвээ exponential moving average чинь simple moving average-аас хурдан реакц үзүүлээд төрүүлж хөдлөөд байгаа юм бол exponential moving average-ийг ашиглах ёстой биш үү гэж их асуудаг л та. Энэ асуултын хариулт нь бол юунд яаж зориулж ямар цаг дээр хэрхэн ашиглаж байгаагаас хамаарат өөр байх юм аа. Exponential moving average нь бол юунаас илүүтэй одоо цаг болон хамгийн сүүлийн үеийн ханшийн мэдээлэлд чухал ач холбогдол өгдөг учраас бид нар энийг богино цагийн тренд тийм exponential EMA-г бол богино цагийн тренд буюу богино одоо хугацааны ханшийн эргэлт хөдөлгөөн чиглэлийг илрүүлэхэд бол илүү тохиромжтой. Яагаад тэгэхээр одоо 5 өдрийн EMA-г харъя гэхэд сүүлийн 2 өдөрт илүү ач холбогдол өгнө. 10 өдрийн EMA-г харъя гэх юм бол сүүлийн 3 өдөрт илүү ач холбогдол өгнө. Тэгэхээр бид нар нөгөө богино хугацааны тренд, ханшийн чиглэлийн өөрчлөлт эднийг харахын тулд биднэрт бол EMA буюу exponential moving average-ийг ашиглах нь илүү тохиромжтой байх нэ. За, simple moving average нь болохоор одоо бүх үеүүдэд адилхан одоо ач холбогдол өгдөг учраас бид нар энийг илүү одоо дундаас урт хугацааны тренд болон ханшийн чиг хандлагыг олж тогтооход ашиглахад илүү тохиромжтой байд юм аа. Дундаас урт хугацааны тий. Тэгээд түрүүний миний та нарт хэлсэн нөгөө нэг би бол 9, 20, 50, 100, 200 гэсэн moving average-ийг ашигладаг гэж би та нарт хэлчихсэн шүү дээ. Тэр маань бол яг үнэндээ ийм moving average-ийг ашигладаг. 9, 20 exponential moving average тэгээд 50, 100, 200 simple moving average. За би та нарт одоо энэ өөрийнхөө ашигладаг одоо энэ combination буюу одоо хослолыг moving average-ийн хослолыг одоо ингэ танилцуулъя л да. За энэ ягаан энэ тасархай чирнэлийн ягаан тасархай зураас бол миний 9 exponential moving average. За энэ ногоон зураас бол миний 20 exponential moving average. Энэ шар зураас бол 50 simple moving average, цэнхэр зураас бол 100 simple moving average, 200 нь бол 200 simple moving average нь улаан зураас. За та нар ингээд ажиглаад харах юм бол аль хэдийн ялгааг нь олж харж байгаа тийм. 200 simple moving average илүү доор байна, 100 simple moving average илүү одоо дээр байна, 50 100-ийн дээр байна. За одоо энэ 80 exponential moving average хараа. Энэ хавьяас gold
одоо энэ тесрэлттэй өсөлт үзүүлэхэд яаж сайхан зааж ирснийг одоо хараарай. 9 exponential moving average, 20 exponential moving average, 50 SMA хоёроос ингээд холдоод те ингээ холдоод дээшээ тесрээ явчих юм бол за энэ uptrend эхэллээ гэж үзэж болох. За одоо бол 9 exponential moving average, 20 exponential moving average-аас хол байна. Ханш бол унаж ирээд яг энэ 20 exponential moving average дээр support авч байна. 50 simple moving average дээшээ зааж байна. Тэгэхээр бид нар эндээс юу харах вэ? Алт богино хугацаанд bullish байна. 9 exponential moving average, 20 exponential moving average бол хоорондоо ойртоочгүй ингээд дээшээ заацсан явж байна. Тэгэхээр 50 SMA-ийн голдрол бол дээшээ байна. За ингээд 100 200 гэсэн дээшээ. Тэгэхээр ирээдүйд алтыг бол цаашид өсөх юм байна гэсэн баталгаа бид нар ингээд авчиж байгаа юм байна. Та нар тэмдэглээд аваарай. Би юуг ашигладаг вэ гэхээр 9 20 exponential moving average, 50 100 200 simple moving average. За би энэ биччихье. Энэ бол миний settings шүү. Moving average settings. За тэгээд exponential за бид нар одоо exponential moving average болон simple moving average-ийн ялгааг бол ингээд төсөөлөхдөө бид нар туулай болон яст мэлхийгээр төсөөлчих болно. Нэгсэндээ exponential moving average бол туулай те. Туулай шиг маш хурдан шалмгай ханш ингээд өөрчлөгдөөл дээш доош ороход шин трендing эхлэл гэх мэтчлэн зүйлсийг бол маш хурдтай заах мөртлөө хит одоо хурдтай гүүхэд бол бүдэрч унах одоо бэртэх аюул эрсдэл бол зөндөө байдаг шүү. Тийм учраас exponential moving average ханш одоо жишээ мэдээнээс болоод айхтар хөдөлдөг ч юм уу ийм үед бол дагаад нисчдэг. Тэгээ буцаж ингээд унж ирээд ингээд жоохон ханш айхтар савлгаатай байгаа үед бол exponential moving average нь буруу заах тохиолдол байд юм аа. Simple moving average нь бол харин нөгөө өчигдөр ханш айхтар өслөө ч гэсэндээ нөгөө 20 өдөр 200 өдрийн ханштай чухал адилхан ач холбогдолтой учраас арай хөдлөختөө удаан ч гэсэндээ ямарваа нэгэн одоо савлгаатай үед ч юм уу худлаа одоо ханшийн савлгаанаас бол хамгаалагдах юм бас давуу талтай. Тийм учраас би exponential moving average, simple moving average хоёрыг хоёуланг ашигладаг. 9 20 EMA 50 100 200 гэсэн юм тийм. За энэ ч бас жоохон толгой өргөмөр юу гэж магадгүй л юм. За дажгүй залуусаа. Яаж юм? За ашгүй. За одоо та нар бас энэ moving average-ийн гоё юм нь яад юм гэхээр хараа. Одоо энэ бид нар одоо ингээд нөгөө trend line-а зуръя гэж бодъё л доо. Moving average-ийг бид нар юунд ашиглаад байгаа юм гэхээр одоо давхар баталгаал болох гээд байгаа шүү. За бид нар ингээд алт эндээс ингээд тренд ингээд үүсгээд явжээ гэдэг. За энэ ч арай дэндүү тренд болчихлоо. За энд ингээд breakout хийснээс хойш бүгд ингээд тренд үүслээ гэж үзээ. Шинэ тренд үүслээ гэж үзээ. Ингээд trend line-а зурлаа гэж бодъё. Ингээд зурлаа. Тэгэхэд энэ trend line 20 exponential moving average хоёр одоо ингээд хоорондоо ингээд адилхан болоод ирж байгаа. Тэгэхээр нэг ёсондоо 2-ын 2 support байна гэж ойлгож болох нь. За 2-ын 2 support. Тэ. 9 exponential moving average эхлээд support бол. Ингээ баталгаа болоод авдаг гэсэн. За биднэрт одоо жишээ нь энд бид нар одоо resistance байсан шүү дээ алтан дээр тэ. Одоо энэ ингээд унаж ирж байгаа ийм resistance байсан. Одоо энэ унаж ирж байгаа энэ resistance-ийг та нар хараарай. Энэ resistance-аас ханш одоо гатлаад гарахад яасан бэ? За залуус хариулаарай. Энэ resistance-ээс ханш гатлаад гарахад юу болсон бэ?
За хараа. Ханш энэ resistance-ээс гаталж гарах нэг баталгаа том ногоон candle. Хоёр дахь баталгаа moving average-ууд энэ resistance-ийг бас ханштай хамт сэтлээд дээш гарсан байгаа. Тэгэхээр бас энэ нь арилжааны давхар баталгаа болж байгаа юм. Moving average 9 exponential moving average 20 exponential moving average хоёр чинь бас энэ resistance-ийг дагаад хамт сэтэлсэн байх юм. Тэгэхээр энэ нь бол давхар баталгаа бол. Тэгээ бүр ингээд цаашид сайн баталгаа авах юм бол бид нар ингээд нөгөө 3 white soldiers буюу 3 цагаан цэрэг гарсан байгаа шүү дээ. За ингээд бид нар алтанд long арилжаанд ороход бол хангалттай баталгаа. Тэ? Хангалттай баталгаа болчих. Ингээд бид нар ингэж moving average-ийг ашиглаж одоо бас арилжаанд ордог байх нэ. За одоо бүгдээ нэг сэдв үзчихээ тэгээ завсарлага авъя заяа. За moving average ашиглан трендийг олох нь. Moving average ашиглаж яаж трендийг олох юм бэ гэдэг талаар бүгдээ үзье. За хэрвээ moving average-ийн зураас дээшээ өссөн голдролтой байх юм бол бид нэр uptrend явагдаж байна гэж үзэх нь. Moving average одоо энэ зураг шиг ингээд дээшээ өсөж явж байвал бид нэр uptrend байна гэж үзнэ. За тэгээд хэр хүчтэй болон хүчгүй uptrend байгааг энэ moving average-ийн одоо далайцаас бид нар шалтгаалж тэ илүү одоо юм огцом өсөж байгаа ийм moving average байх юм бол ханш бол бас хүчтэй явж байгаа юм байна. Тренд бол их хүчтэй байгаа юм байна гэж бид нар үзэхнэ. За харин эсвэргээрээ moving average зураас нь одоо доошоо заасан, доошоо явж байгаа голдролтой байх юм бол энийг бид нар down trend байна уу гэж үзэхнэ. Тэгэхээр бас арилжаанд их болгоомжтой орох хэрэгтэй байна. Одоо бид нараа энийг харъя л та. Яг одоо энэ уналтын үед те уналтын үед бол нэгсэндээ бүх moving average-ууд маань доошоо зааж байгаа биз. Бүгд ингээд доошоо заачихсан байна. Тэгэхээр бид нар энийг уналтын үеийг down trend гэж үзэхнэ. Moving average-ууд баталгаа өгч ин down trend гэдгийг те. За мөн down trend одоо moving average хэр одоо огцом бөгөөд налуу байгаа шалтгаалаад тухайн одоо down trend хэр хүчтэй болон хүчгүй явагдаж ин гэдгийг бол бид нар бас шинжиж харж болно. За тэгээд moving average-ийг ашиглаж трендийг олохыг бол та нар одоо энэ жишээг бол харах хэрэгтэй. Энэ бол 20 simple moving average-ийг бол залгасан байна. За яг ингээд 20 moving average бол доошоо унаж явж байгаа үед бол down trend үргэлжлэн явж исэн байна. Эхлээд бол эн чинь хараа 20 moving average дээшээ явж исэн байгаа. Тэгээ ханш бол 20 moving average-ийнхаа дээр байсан байхгүй. Тэгээд ингээд доошоо унаад явхад бол down trend эхлээд явсан байна. За тэгээд буцаад энэ цэгээс эхлээд 20 moving average ингээд дээшээ явж эхэлсэн бол бид нар яах нь uptrend эхэллээ. За бид нар одоо энэ хавьд ерөөсөө uptrend эхэллээ гэсэн баталгаа авах нь шүү дээ. Яагаад гэвэл 20 moving average маань дээшээ яваад өглөө. За ингээд энэ хавьд баталгаа аваад бид нар арилжаанд орчихлоо. За тэгээ moving average сэтэлж доошоо унан унтал бид нар энэ трендийг бол дагаад унаад арилжаанд ингээд long арилжаанд яваад иж болох байжээ. Moving average бол ингэж трендийг болдог. Яа, бас нэг одоо moving average-аар тренд олох бас нэг зүйл нь юу вэ гэхээр хараа. Ханш шүү. Moving average-ийн дээр явж явах юм бол uptrend. Одоо би энд харуулъя. Ханш moving average-ийн дээр явж явах юм бол бид нэр uptrend гэж үзнэ. Uptrend буюу bullish байна. Ханш цаашид өсөж магадгүй байна гэдэг тийм одоо бид нэр дохио болж өгдөг. Бүгдээр одоо энэ харъя. За ингээд S&P 500 яасан. 20 moving average-ийн дээр явж исэн байна те. Ингээд S&P 500 20 moving average-ийн дээр л явж байхад бол ханш өсөж явсан байна. За харин S&P 500 20 moving average-ийн доор ороод ингээд унаад явхад бол ханш унсан байна. Эргээд S&P 500
20 moving average-ийн дээр гарахад бол ханш өссөн байна. Тэгэхээр ханш moving average-ийн дээр явж явах юм бол uptrend буюу өсөлт ирээдүйд ирнэ гэж бид нар үзэх нь хэрвээ ханш одоо moving average-ийн доор орчихсон явж явах юм бол бид нар downtrend буюу цаашид уналт үргэлжилж магадгүй байна гэж үзэх нэ. Энийг бас бид нар одоо bullish байх. Хэрвээ ханш moving average-ийн дээр явж байвал бид нар bullish байна. Bullish sentimentтэй, bullish momentumтэй байна гэж ярьдаг. Moving average-ийн доор орчих юм бол одоо bearish байна. Bear буюу одоо баавгаа байна те. Ханш унах нэ гэсэн тийм одоо юутай болж эхэлдэг. Үзэл баримталтай гэх юм уу те болж эхэлдэг байна. За одоо энэний дараа бүгдээр яаж олон moving average ашиглаж трендийг олох уу? За тэгээд moving average crossover гэдэг юм талаар үзэх юм байна. Гэтэ бүгдээрээ юу яа? Ингэсгийж байгаа завсарлага авъя та. За дажгүй залуусаа яаж ин moving average толгой хэрэгүүлмээр юм бэ нүү? Яамаар юм шиг байна. За одоо та нар яаж moving average жоохон хайртай болж байна үгүй юу? Хитрхи хайртай болж болохгүй шүү. Moving average хитрхи хайртай болж болохгүй. Ягаад тэгэхээр дан одоо moving average дээр тулгуурласан арилжаа хийгээд бол бурууддаг байхгүй. Тэгэхээр moving average-ийг бид нэр бусад индикатортай адилхан ерөөсөө зүгээр баталгаа. Одоо хоёр дахь санал бодол гэж бид нар бол үзэж болно те. Манай найзууд одоо биднэрт ингээл наадах чинь тэрхийн биш үү гэд хэлэхээр бид нэр шууд найзынхаа үгэнд ороод заа гэж очтгүй шүү дээ. Яг тэрнтэй адилхан moving average-ийг бид нар найзаа гэж үзээд биднэрт хоёр дахь санал бодол өгч байгаа найз минь юм шүү л гэж бодчих хэрэгтэй. За moving average ханшаас хол ойр байгаа талаар бүгдээрээ үзнэ. Ер нь бол moving average одоо за би саяны залуугийн асуулт хариулчих. Их гоё асуулт асуулаа. Ханш moving average-аас хол байх юм бол одоо энэ хөдөлгөөн их хүчтэй явж байна гэж байна. За одоо энэ хавьд хараад энэ хавьд одоо энэ алтны энэ ханштай 20 moving average-аас их холдоод дээш өссөн байгаа зү. Тэнгүүд энэ бол маш тесрэлттэй хүчтэй хөдөлгөөн үүслээ. Маш хүчтэй uptrend явагдах нэ гэж бол бид нар үзэж байна. За тэгээд миний хувьд бол ханшиг moving average-аас хитрхи холдоод явчих юм бол би арилжаанд орох дурггүй. Яагаад тэгэхээр ханш аль болох moving average-тэйгээ заавал ойртож ирдэг. 1-2 удаа ханшийн засвар ордог. Тэгэхэд би энд одоо жишээлбэл ханш засвар хийгээд 20 moving average-тэй жоохон ойртоод энд одоо дөөжи гарахад бол буцаад long арилжаанд бол эндээс орч болж байгаа. За. Одоо энэ ханш одоо те moving average-аас хэр холдох одоо дүр зургийг бас одоо харуулъя. 50 moving average. За ингээд ханш бол одоо ерөөсөө энэ хавьд бол те яг энэ хавьд бол 50 moving average-тай бол их наалдаж явж исэн байгаа шүү дээ. Энэ хавьд одоо consolidate хийжсэн. Одоо жоохон чиглэлгүй байсан үед бол ханш одоо 50 moving average-тай наалдаж исэн. Тэгэнгүүтээ дээшээ 50 moving average-ийг дээшээ цойлж гараад 50 moving average-аас бол амар холдож байгаа биз. Ингээд бол одоо амар холдсон юм чи. Энийг бол бид нар бас тренд их хүчтэй явагдаж байна гэж үзэх нь. Тэгэхээр ханш одоо moving average-аас холдоод дээр нь одоо явж байвал хүчтэй явж гэж үзэх нь. Хэрвээ доор нь явж исэн бол одоо down trend гэж үзэх нэ. За, давгүй залуусаа. Moving average жоохон анх сонсоход жоохон толгой эргмээр л байдیں۔ Гэхдээ тэгээд явандаа гайгүй болчт юм дөө. Та нар энэ видеогоо одоо давтаж үзээд номоо сайн уншаарай заяа. Номон дээр чи бүр илүү одоо детальтай байгаа шүү дээ. Би бас ингээ ярихдаа шууд номыг тэр чигээр нь яриаггүй, би өөрийнхөө яриагаар ярьж байгаа учраас номноос бас ингээд орхигдуулсан ганц хоёр жишээ ч юм уу юмнууд байгаа. Тийм учраас та нар заавал номоо уншаарай. За, номоо бүр 2-3 удаа уншаарай. Тэгжиж ойлгох шүү.
За бүгдээрээ завсарлага авъя. 10 минутын дараа эргээд уулзъя. Окей, би явж кофего авлаа гэж.